Залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн уран бүтээлчид Увс аймаг Улаангой хотод хүрэлцээд байна. Увс аймаг нийт 75 мянган хүн амтай, түүнээс 25 мянган Улаангой хотод амьдардаг юм байна. За эдгээр Улаангойд амьдарж байгаа 25 мянгаас 19 мянган дунд сургуулийн сурагчид гэсэн тоо баримт бий. Эдгээр сурагчдаас манай залуу зохион бүтээгч төсөлд оролцож байгаа зарим хүүхэд залуучуудтай үзэгч та бүгдээ танилцуулахаар өнөөдрийн залуу зохион бүтээгч эхэлж байна. Увс аймгийн төвд 2 цогцлбор сургууль, 4 ахлах сургууль бий. Эдгээр сургуульд аймгийн төвийн хүүхдүүдээс гадна ойролцоох сумдын хүүхдүүд бас суралцдаг. Он бол Улаанбаяр 2 нэг ангийн найзууд. Тэд нэг нэгэндээ итгэл урам өгч залуу зохион бүтээгч уралдаанд оролцохоор шийджээ. Хичээлэн даш хийвчсэн. Тэгээд дэлгэр орсон чинь залуу зохион бүтээгч зар ирсэн. Тэр нүр утсаараа залгасан. Тэгсэн чинь хүрээд ирсэн. Тэгээд бид дээр ирсэн. Яжаа малч наран болгосон байна. Үгүй ахтай нэнд. Манайх чандан эрдэнэ ахлах сургууль зэрэг. Ямар санаагаар оролцож байна ахын дөө? Самбар өгсөрдөг самбар. Нүүдэн үсгээд тэгэд кий гэж бодоод байдаг гэсэн. Тэгээд зав гардаг. Тэгээд энэ л хийж байгаа. Кий гэж утсан. Яастай хамт. Хойлоо залуу зохион бүтээгчд очиж оролцъё гэж надад хэлсэн. Тэгээ би тгийг дагаад ирсэн. Шүүгчнэр надад тэмцээлээрээ. Техник бүтээл зэтэх үедээ залуус Увс аймагт олон бий. Увс аймгийн хүүхдүүд улсын техник технологийн олимпиадад тогтмол амжилттай оролцоор ирсэн юм. Тэдний нэг нь хишиг жаргал. Тэрээр чулуун мотор сэлбэр хийдэг бөгөөд залуу зохион бүтээгч уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа юм. Намайг багаас бэлтгэсэн гэвэл манай аав. Тэгээ манай аав чулуун сэлбэр хийдэг хүн байсан болоод тэр надад нэлээсэн. Тэгээд би одоо чулуун сэлбэр их сонирхдаг. Энэ чулуун сэлбэрээр дагнаад явахыг хүсэж байгаа. Би болохоор сургууль дээр хичээлдээ суучаад тэгээд хичээлийн бус цагаар Эрдэнэчэр багшийн кабинетанд их хүчлэн байдаг. Гэртээ ирээд чөлөө цагаар бол чулуун сэлбэр хийдэг. Шатрын гэвэл арслан илүү ихтэй. Хүүнүүд нь болохоор арслангаар гэдэг. Тэгээ персиг нь бас арслангаар гэдэг. Тэгээд шатрын тэр арслангууд нь их байдаг учраас би арслан олноор нь гэдэг учраас сайн сурсан. Би чулууга цагаан архив сумаас авдаг. Манай аймгийн сум л та. Тэгээд барилт ногоожин гэдэг чулуу байдаг. Өөхөн чулуу молуу гэдэг зөндө чулуу байгаа. Бүтээл зэтэх хүүгээрээ охид хөвгүүдээс дотно гэж үү? Бүхнийг мэддэг чаддаг байхыг чин сэтгэлээсээ хүсч сурч мэдхийн төлөө өөрийгөө дайжилдаг ган далгар охин ур ухаанаа бүтээл зэтэх үйтэй хослуулан өөрийгөө хөгжүүлэхийг зарж байна. За намайг ган далгар гэдэг. Би Чандуу эрдэнэ ахлах сургуулийн 11 ангид сурдаг. Би 1995 оны 9 сарын 6-нд төрсөн. Одоо 15 настай. Би энэ сургуульд гар урлын чиглэлээр суралцахаас гадна шүрэн урлын төрлөөр сургуультай багшилдаг. Энэ хугацаанд би 4 жил шүрэн урлын төрлөөр хичээлсэн. Сургуулийнхаа бүх хүүхдүүдийг хамруулъя гэсэн бодолтой байгаа. Залуу зохион бүтээгч тэмцээнийг үзснээс хойш оролцох хүсэл эрмэлзэл минь төрсөн. Би бол гар урлын чиглэлээр яваад байсан болохоос техник талдаа явж үзээгүй. Энэ удаад техник талынхаа хөгжүүлэе гэж бодож байгаа. Залуу зохион бүтээгчин бусад шоу нэвтрүүлгүүдээс хүүхэд залуучуудын техник сэтгэлгээ оюун ухааныг хөгжүүлж өгдөг. Миний гаргасан санаа нь амьдрал дөхөм байж чадгаараа онцлогтой юм аа. Өөрийнхөө амьдралд байгаа хүнд хэцүү юмыг хөнгөвчилж нэгдүгээрт хоёрдугаарт болохоор түүнийг яаж бүтээдэг цаана юу байдаг гэдгийг би өөрийнхөө хүч хөдөлмөрөөр мэдэх гэсэн юм аа. Монголын үндэсний олон нийтийн телевизийн уран бүтээлчид энэ жил залуу зохион бүтээгч 2012 уралдааныг бүсчлэн зохион байгуулж баруун бүсийн шалгаруулалтаа Увс аймагт тоглосон юм.
Улаангом суманд 4 хоногийн турш ажилласан манай уран бүтээлчид болон шүүгчид эх орны баруун бүсийн бүтээлч хүүхэд залуустай уулзан сурвалжлага нэвтрүүлэг бэлтгэн уралдааныхаа 1-р шатны шалгаруултыг амжилттай зохион байгуулад энхүү Увс аймгаас нийслэл Улаанбаатарыг зарим бизнесийн агаарын хөлгөөр хөөрлөө. Иргэний агаарын тээврийн бизнес компани эх орны ирээдүй болсон оюунлаг бүтээл залуусыг дэмжин залуу зохион бүтээгч уралдаантай 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм. Ийхүү бид бизнесийн хөлгөөр цаг хугацаа орон зайг тавчлан Улаанбаатараас зүүн бүсийн толгуур төв Дорнод аймагт буулаа. Монголын үндэсний олон нийтийн телевизийн залуу зохион бүтээгч улсын уралдааны төслийн багийн хамт олон нисэн Дорнод аймгийн Чавлсан хотод ирээд байна. Увсаас ниссэн. За. Нам хизээ хурдууч гэж бодож итэл тэгэл гаагүй хүрээд ирлээ. Бизнесийн ач буйнд бид хэд Монгол орны нэг өнцгөөс нөгөө өнцөг рүү явахдаа цагийн зөрөөг хүртэл мэдэрж байна. Увсад бид одоо наран жаргах зүгт байсан бол одоо бол наран ургах зүг буюу хамгийн эртч Дорнодчууд дээр ирээд байна. Тэгэхээр замын хоолыг, замын саад бэрхшээлийг бол ажихаарг болсон юм байна. Бизнесийн том баг онгоцоор хоёулангаар нисчирлээ. Бизнесийн хамт олондоо баярлалаа. Бидний ажил Монгол орны өнцөг булуурт байгаа залуучуудыг хамрахын тулд бизнестэй хамтран та бүхэнд хүрч байгаа юм шүү. Нислэг үнэхээр тав тухтай байлаа. Ухаалаг, ая тухтай сонголт байлаа. Залуу зохион бүтээгч 2012 уралдааны ерөнхий ивент тэтгэгч Newcom Group цаг хугацаа орон зайг төтлөн холыг ойртуулж хоёрыг холбох харилцаа холбоо иргэний агаарын тээвэр болон сэргээгдэх эрчим хүч гэсэн хөгжлийн чухал салбаруудад хөрөнгө оруулалт хийж эх орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө хувь нэмрээ оруулж яваа. Харилцаа холбооны салбар, иргэний агаарын тээврийн салбар, тэгээд эрчим хүч, тэгээд одоо сэргээгдэх эрчим хүчний салбар гэдэг бол одоо Монгол улсын одоо ирээдүй гэж бид нэ харж байгаа. Тэгээд энэ ирээдүг бол одоо шинэ технологи, тэгээд шинэ бүтээгдэхүүн, шинэ менежмент гэдэг юмар бол одоо бид нэр одоо бүтээж байгаамаа. Тэгээд энэ гурван салбарыг бол одоо бид нэр яагаад сонгосон юм бэ? Яагаад энэ гурван салбарт одоо хөрөнгө оруулсаар байгаа юм бэ гэхээр бол одоо бас их учиртай л да. Яагаад бол энэ чинь бол яг хөгжлийн одоо суурь салбаруудын одоо нэг хэсэг юм аа. Улс орны амин чухал хэрэглээ болсон агаарын тээврийн хөгжлийг төрөлтгөхөд манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчийн бүрэлдэхүүн Business Airways компанийн оруулсан хувь нэмрийг энд дордохгүй өнгөрч болохгүй. Монгол инженеруудын ур чадвар, удирдлагын багийн ухаалаг шийдвэрүүд агаарын замыг аюулгүй найдвартай тооцох зарчигчдын тав хэдхэн жилийн дотор мянгаар өсгөж чадсан байна. Бид нар сүүлийн 5 жилд бол хувийн хөрөнгө оруулалттай шинэ компани зөв менежменттэй байх юм бол удирдлагатай зөв хамт олныг бүрдүүлж чадах юм бол Монгол хүмүүс Монголын энэ салбарын оролцогч нар бол Монгол нисэгч, Монгол инженер засварын ажилтнууд бол энэ бизнесийг босгож чадах юм байна. Тэгээд үйл ажиллагаагаа бол тогтвортой, аюулгүй, ард иргэдтэй бас хүртээмжтэй ийм бизнес байж болох юм байна гэдгийг бол бид нар бүрэн баталсан. Залуу зохион бүтээгч уралдаанд дотоодын оролцогчид эдийгүй хөрш өвөр Монголын өөртөө засах орны хүүхэд залуусыг мөн Оросын холбооны улсын Бурятын Улаан-Удэ хотын зохион бүтээгчдийг өргөнөөр оролцуулж залуусын оюуны өрсөлдөөн талбарыг бий болгоход энэ хамт олон бас хүчин зүтгэж байна. Бизнесийн үйлчилгээг хэрэглэгчдэд илүү ойртуулах хүртээмжтэй байх үүднээс Улаанбаатар хотод 23 борлуулалтын салбар, Эрдэнэт хотод нэг салбараар дизель борлуулахын зэрэгцээ, Хятад, Солонгос, Япон, Оросын холбооны улсад гэрээ агентууд байгуулж зорчигчдод улам бүр ойртон ажиллах болжээ. Аюулгүй найдвартай найрсаг үйлчилгээг түргэн шуурхаа үзүүлэх үндсэн зарчмаа чанд баримтлан ажилласнаар өнөөдрийн байдлаар 15,450 удаагийн нислэгээр 343,122 зорчигч тээвэрлсэний дотор манай залуу зохион бүтээгч багийнхан ч мөн багтаж байгаа юм. За манайх зорчигчтай автобусаар өн төлбөргүй үйлчилж байгаа. Төв номын сангийн урдаас Чингис хааны сонгосны боолд хүртэл ямар ч үйлчлэгийн нэмэлт хөлсгүй зорчигчтой хүргэж өгч байгаа. Автобусны хуваар урд оройн таны гар утсан чинь бас мессежээр давхар цаг нь авчдаг байна. Манай компани бол хөдөө орон нутгаар байнга явдаг. Тийг хүртмаа би бизнесээр одоо үйлчлүүлдэг. Одоо бизнесийн одоо сүүлийн үед бараг тогтмол үйлчлүүлж болж байгаа шиг байна. Одоо бизнес болохоор бусад авиа компаниудыг бодвол тийзний хувьд хайцсангуу олон сонголттой, тийзний хямдхан мөн өдөр одоо 7 хоногийн нислэгийн одоо цаг одоо 7 хоногт нислэх нислэг их олонтой байдаг бусад авиа компаниудыг бодвол
Иргэний агаарын тээврийн эрчимтэй хөгжлийг дагаад Монгол улсын эдийн засаг, бизнесийн салбарт олон эерэг хандлагууд бий болохын зэрэгцээ. Хамгийн чухал нь хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг түргэсгэх өндөр ач холбогдолтой юм. Хүн ам цөөд эрсдэс уур амьсгалтай зам тээврийн дэд бүтц хөгжлийнхөө ихэнх үед яваа өргөн уудам газар нутагтай манай орны хувьд Монголын түүх соёлыг сонирхох жуулчид болоод дотоодын зорчигч аялагчдыг төвөөс аслагдсан аймаг орон нутагт тав тухтай түргэн шуурхай найдвартай хүргэх тээврийн хэрэгсэл чухал хэрэгцээтэй байгааг 5 жилийнхээ ойдоо залгаж байгаа энэ хамт олонны ажлын амжилтаас харж болно. Улаанбаатараас дордын чиглэлд явах 990 айлын зорчигчид явахыг орцгоно. За манай компани үйлчлэгийн гол хэсэг зорч бүртгэлийн хэсэг байгаа. Зорч бүртгэлийн үйл ажиллагаа нь зорчигчдын тийз худалдан авснаас онгоцонд суух бүх үйлчлэгээ үзүүлдэг. Business Service компани зорч бүртгэлийн хэсэг нь өдөрт 700-800 зорчигчдод үйлчлэгээ үзүүлж байна. Залуу зохион бүтээгч уралдааныг дэмжин ажиллагч Business Service компани Saab 340 бие агаарын хүлэг дөрвтэй 93 хүний судалтай дундын зайн тэрэлтэд 4 хөдөлгүүр бүхий Aura RJ 85 агаарын хүлэг 2-тай болж нийт 6 агаарын тээврийн хүлгөөр нислэг үйлдэж байна. Өнөөдрийн байдлаар бизнесийн агаарын хүлгүүд орон нутгийн нийт тээвэрлэлтийн 60-аас 70% хангаж байгаа юм. Мөн орчин үеийн стандартад нийцсэн онгоцны засвар техникийн үйлчилгээний төвийг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Нислийн салбарын нэг онцлог гэдэг тэр нь яг үгээр үйлдвэрлэл эрчимжих тусмаа нэг судалд ногдох зардал нь өөрөө буурдаг. Тэгэхээр одоо тогтмол зардлууд айгүй өндөр байдаг учраас нислийн салбарт. Тэгэхээр бид нар бол зорилго маань бол аль болохоор олон хүн нисгэх олон хүн нисэх тусмаа энэ зардал нь буурах. Тэр буурсан зардлаа зорчигч ард иргэдтэй бас билетийн хэмнэлт замын зардлыг одоо багасгах үүднээс бол бид нар тэр зарчмыг байж одоо бид нар ажилтгаа. Агаарын тээврийн аюулгүй байдал зөвхөн нисэгчээс төдийгүй олон хүчин зүйлээс хамааралтай байдаг учраас нислэгийн багийнхан нислэгт гарахын өмнө тухайн өдрийн зураглалыг авч өндрийн салхины зөв чиглэл, өндрийн агаарын температур, салхины хүч зэргийг нарийн тооцоолж төлөвлөхөөс гадна нислэгээс буусны дараа үйл ажиллагаагаа дүгнэн хэлцдэг байна. Now we look at the time, don't you've got some overcast, high overcast. It's like the weather's moving this way. Нислэгийг аюулгүй, чанартай, баталгаатай, зорчигч үүш таалагдсан тийм нислэгийн тулд бол энэ брифинг тогтмол хийдэг. Хамгийн гол авиа компани оршин тогтнодог асуудал бол аюулгүй байдал байдаг. Аюулгүй байдал төр их анхаарал ажилтдаг дүрм журмынхаа дагуу нэлээд их хүч хөдөлмөр цаг зардаг юм ажиллаа гэж. 364 ажилтан албан хаагчтай Business Service компани 26 Монгол 7 гадаад нисгэгчтэй агаарын хөлгийн 24 үйлчлэгчтэй. Иргэний агаарын тээврийн салбарт 40 гаруй жил ажиллаж байгаа Батнасангой сүүлийн 4 жилд Business компанид багш нисгэгчээр ажиллаж байна. Right, when I first arrived here in Mongolia it was in 2006. Би анх 2006 онд Business Service компани хүсэлтээр Монголд гэрээгээр ажиллаж эхэлсэн. Намайг анх орж байхад манай компани Монголд анхны хувийн агаарын тээврийн компани болон байгуулагдаж байсан. Гэтэл өнөөдөр хөгжил ямар төвшөнд хүрснийг, бидний амжилт ямар өргөн цар хүрээтэй байгааг та бүхэн бэлгэний харж байгаа. Бид өнөөдөр дотооддоо 10 гаруй аймагт нислэг үйлдэж, дээрэс нь Оросын холбооны улс, Хятад улс руу гадаад нислэгийн хуваарьтай болж чадсан байна. Энэ бол манай эрч хүчтэй залуу инженерүүд, удирдлагын баг хамт олонны маань хэрхэн богино хугацаанд амжилттай ажиллаж өсөн дэвжсэний баталгаа гэж би бодож байна. Хүйтний улирал эхлэхдээ зэрэгцээд эд ангуудын татгалзал гарах асуудал гарч болзошгүй байдаг учраас нислэгийн багийнхан инженерүүд байнга хяналт тавьж хариуцлага өндөртэй ажилладаг. Үйлдвэрлэлийн удирдлага хяналтын төв өдөр тутмын үйл ажиллагааг шуурхай зохицуулалт, удирдлагаар хангаж, агаарын хөлгийн жим баланс, төвлөрөлтийн тооцоо тэдгээрийн хяналтыг гүйцэтгэх үндсэн үүрэгтэй ажиллаж байна. Улаанбаатараас Говьдын чиглэлийн 824 төр айлын онгоц Говьдод 14.05 болоод
За. Нислэг бүр аюулгүй үлдэгдэхээс гадна бүх нислэг цагтаа байх нь бол хэрэглэгчтэй хувьд маш чухал байдаг. Тэгээ цагтаа энэ нислэгийг үлдэх бүх тэр үйл ажиллагааны шаардлагатай зохицуултуудыг манай төв нь хийж ажилладаг. Бүх нислэг цагийн хуваарийнхаа дагуу төлөвлөгдсөнийхаа дагуу явна гэдэг бол хамгийн том үзүүлэлт байдаг. Эзэн сервис компани байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө баг мөн бүрэн тоноглогдоогүй шорон болон нислэгийн богино зарвас нислэг үлдэх бүрэн чадвартай Монгол орны байгаль цагуурын нөхцөлд бүрэн зохицсон 93 хүний судалтай Авра RJ 85-аар хөлгөөр Баян үлхий ховд зэрэг холын аймагуд руу нислэг мөн оюу толгой 5 толгойн чиглэл хуваарьт болон захиалгад нислэг үлдэж байна. Зорчигчдод сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэх хариуцлагатай ажлыг онгоцны үйлчлэгч нар хүлээдэг юм. Одоо бид Баян үлхий ховдын чиглэлийн 823 дугаар нислэгт орж ирчээд байна. Одоо зорчигч нар маань бүгд суудсан онгоц гарахад 15 минут болсон байна. 20 минут болсон байна. Зорчигч гэдэг бол бидний одоо ажил хөдөлмөрийг үнэлж байгаа хамгийн чухал хүмүүс болов гэж бодож байна. Бидний зорчигчдын манай компани үнэлж байгаа адил бид өөрсдөө хэр ажиллаж гин зорчигчдод ямар сэтгэл төрүүлж гин гэдгийг бол зорчигчдоор л дамжуулан мэдэх байх гэж бодож байна. Тэгээд агаарын үлгийн үйлчлэгч гэдэг бол компани нүүр царай эзэн сервис компани одоо сэтгэлийг зорчигчдод үлдээж байгаа гадны зорчигчдод Монгол улсыг төлөөлж байгаа болохоор бид нар бол тэр хүмүүст чин сэтгэлээсээ маш хариуцлагатай тэгээ сэтгэл ханамжтай байдлыг үзүүлэх энэ л гол юм уу даа гэж бодож байна да. Аялагчдын зорчин явах баталгаатай тоглог агаарын тээврийн үйлчилгээг давтамж олонтой тогтмол шуурхай явуулах нь хувь хүний ажил амьдралд төдийгүй аялал жуулчлалын салбар цаашлаад эх орны эдийн засгийн хөгжил чухал алхам болж байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн 1 хувиар өсгөд иргэний агаарын тээврийн эрэлт 2 хувиар өсдөг учраас цаашид энэ салбарт илүү амжилттай ажиллах ирээдүй энэ залуу хамт олонд бий. Ийхүү өөрсдөө өргөжин бэхжихийн хэрээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн залуу үеийнхээ оюуныг тэтгэн дэмжигэдэж санаачлагтай ажиллах бодлогоо баримталж байна. Бизнес компани маань одоо яагаад байгуулагдсан бэ гэхээр энэ бол одоо Монгол мөрөөдөл юм л да. Ер нь ирээдүйд бидний зорилго бол олон улсын Монгол компани болох мөрөөдөлтэй байдаг. Залуу зохион бүтээгч нэвтрүүлэг Дорнод аймаг Шовлс хотоос хүргэлжилж байна. Яг одоо бид улсын тэргүүний 1-р сургууль дээр хүрэлцэн ирлээ. Улсын тэргүүний 1-р сургууль дээр энэ цагийн игэл баатрууд залуу зохион бүтээгчид олноор төрж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Үзэгч та бүгдгээ залуу зохион бүтээгчтэй танилцуулъя. За ингээд схематик загварын маань үндсэн хэсэг болох тэнцвэрлэгч, чиглүүлэгч энэ далавчны донд хэсэг тэнцвэрлэгч гэсэн энэ ажлын зургуудыг ерөнхийдөө та нар хамт зурж хийх ёстой байгаа. За залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн хамт бол яг одоо Дорнод аймгийн Шовлс хотын улсын тэргүүний 1-р сургууль дээр хүрэлцэн ирээд байна. Бид Пүрвжав багшаа ангид хүрэлцэн ирээд байна. Ямар хичээл орж исэн бэ? Уучлаарай би тасалцсан уу? Зүгээр. За ямар хичээл? За өнөөдөр бол нисэх загварын тухай үзэж байгаа. Нисэх загварынхаа чөлөөт нислэгийн схематик сургалтын загварыг ерөнхийдөө хийх тийм ажлын зураг гаргах хичээд орж байна. Тэгээд хүүхдүүд маань ажлынхаа зургийг гаргах гээд ерөнхийдөө анхаарал наашаа хандаад байж байна. Одоо анхаарлын наашаа татъя. Залуу зохион бүтээгчтэй яг одоо Шовлс хотод болох гэж байгаа тэмцээндээ бэлэн үү? Бэлэн үү. За та нар өмнө залуу зохион бүтээгч нэвтрүүлгийг үзсэн баг л та. Одоо өмнө нь үзэж байсан тийм үү? Одоо оролцох гэж байна. Та нарт ямар санагдж байна? Ялгаанд юунд байна? Оролцож байгаа болохоор жоохон сэтгэл догтлчлаа. Өмнө нь одоо оролцож байгаа хүүхдүүдийг хараад би энэний оронд байсан бол ингэж тайлбарлах байсан даа энэ тийм бодол төрж ирсэн үү? Жоохон тийм бодол төрж ирсэн. Гэхдээ санал нийцсэн л байсан л да ер нь бол. Хэдхэн цаг үлдчихлээ шүү дээ. Сайн бэлдэх хэрэгтэй. Тэгээ зарим зохион бүтээгчтэй ярьж байхад
бэлтгэс өмнө толны өмнөх ярьд юм билээ л дээ. Энд нэг бүтээлч хөвгт сууж байна. Яг юу хийж байгаа? Хамгийн түрүүнд хоёулаа танилцсан юм билээ. Би улсын тэргүүний 1-р сургуулийн 11 сурагч төр болд. За одоо юу хийж байгаа вэ? Энэ юу тавиад юу дөөрөлгөж байгаа? Энэ харахны Монголын уран зургийн галерейд байдаг бүтээлтэй энэ нийлээд эртний үеийн бүтээл байгаа. 50-ад оных. Тэгээд би энийг одоо зүгээр товгор сэлбэр маягаар ингэ дөөрөлгөж хийж байгаа. Манай тэмцэн бол хүний үйл ажиллагааг хөнгөвчлөх санаа, бүтээл, шийдэл гэж байгаа шүү дээ, тийм. Нууц биш бол юугаар оролцох гэж байгаа? Нууц биш бол гэж асуухлаар бүгдээр нууц гэдэг байхгүй. Тэр дээрөө зурагтаар дараа нь бүтээл чинь гарна шүү дээ. Шавийн Эрдэнэ Багшаас гэдэг Дорнод аймгийн 1-р сургуулийн сурагчид багшигаа даган бүгд сэлбэрт сонирхож гарын урд үйтэй болжээ. Тэдний гарын урд үе өөр олон зүйлийг туршиж хийх боломжийг нээдэг юм. Дорнод аймгийн Чөөл суудын улсын тэргүүн 1-р сургууль дээр бидний дайралтсан бас нэг сонирхолтой зүйлийг үзэгч та бүхэндээ сонирхуулъя. Энэ бол одоо сэлбэр. Сэлбэртэй бүр битүү сэлбэр. Миний үзчихснээс бол хамгийн жижигхэн. Тэрнээс гадна бас патент авсан Монголын хамгийн алдартай, хамгийн бижигхэн шатар гэж байгаа тийм. За энийг бол бүгдийн 1-р сургуулийн технологийн багш Пүрвж авъя гэж байгаа. Тэгэхээр та өөрийнхөө бүтээлийн тухай биднэрт ярьж өгөхөөс өмнө яагаад танд анх ийм жижигхэн сэлбэр хийх санаа төрсөнгөө ярьж өгөөч. За энэ санаа бол би бас нэг сонсч байсан л та нөгөө хинд Богд хаан ястмэр хийсэж өгсөн ингээ улаан буудаагаар тэгээд үжсэн дээ санаагаа бодсон манай багш Баярмаг гэж яддаг Загдын Баярмаг наа одоо боловсролын сургууль багшилж байгаа. Тэр багштай хийсэн чинь манай багш болноо чи үзээд аал тэгээд ерөнхийдөө л анх үзээд алдаа л хийж хийсэлтэй. Тэгэл анх хийгээл үзүүлээд энэ ямар гэж үзчихлээсэн. Тэгэл хамгийн гол нь тэгэл жижигэрсээр одоо өвшөө жижигэн болчиход байгаа. Тэрний хамгийн жижиг нь болохоор 1.7 мм дээр хийгдсэн морь гэдэг одоо энэ морь ихтэй. Ерөнхийдөө 1.7 мм дээр хийсэн. За тэгээд энэ хамгийн жижигээс. Тэрээс бус нь бол энэ болохоор битүү сэлбэр. Ерөнхийдөө бол ингээд нэг цол модноос бүгднийг сийж гаргасан. Энэ дотор 4 давхар сэлбэр байгаа. Тэгээ энд нь болохоор 3 давхар энэ сүлжээс энэ яг сүлжээсэн дотор энэ амтан сийж болж үзэх юм уу гэж бодож хийжээсээ үзэж болдго юм байлээ. Ер нь бол тэгээ туршиж үзээд. Энэ болохоор ерөнхийдөө бол Монголын патент авсан жижигхэн сэлбэр гэдгээрээ авсан 2007 тий. Энэ шатрыг хийхэд ямар хугацаа зарцуулсан бэ? Тэгэд миний хамгийн сонирхож байгаа зүйл үүнийг юугаар сийдээд байна вэ? Ямар багаж байна вэ? За энэ мэдээж нарийн багаж хэрэгтэй л дээ. Энд болохоор бас дэндүү хатуулагтай төмөр хэрэггүй. Дэндүү зөөлөн тийм төмрөөс болохгүй. Бас нэг уян хатан бас төмөр байх хэрэгтэй. Мэдээж хатууг төмөр бол зүүр нь маш нарийнх учраас амархан хугарах аюултай байдаг. Нөгөө дэндүү зөөлөх юм нугалзаад тухаас болохгүй. Нөгөө тухай ерөнхийдөө бол нэг хатуу биш зөөлхөн ч биш ерөнхийдөө нэг тийм сайн чанартай төмөрлөл хийн л дээ. Энэ болохоор би нөгөө бараг жил хийсэн. Бүх юм хийчээд ерөнхийдөө хийж 2хан сүүлийн шатар дээр тулаад сэтгэл зүйн өрнүүд болдго юм бэл. Сэтгэл зүйгээс шал ондоо болоод дууслаадаа нэгэн гот хийж байгаа байлаа. Тэгэл би за ер нь болиё гэд 2 сар гамжтай лөө орхичоод тэгээ сүүлд нь дараад нь ахиж барь шийжсэн. Ер нь сэтгэл зүй бас байдаг юм лээ. Тийм хийхэд бас нэг сэтгэл зүй болдог ч юм уу гар марны эрчимтэй хөдөлгөөнд орчдөг ч юм уу ингээл хугуулж юмуулаад. Тэгээд нэг жил хэрэг хийсэн нэг. Одоо хоёул энэгээр нэг нүүчүүл яах вэ? Утгаараа нөхөө. Тэгэхгүй бол хуруугаараа хүрэх юм бол хамгийн гол нь хитрхийн эмзэг хуулж ивчих гээд байгаа. Нөгөө бас хурж өрхөж бас нэг хүчтэй амьсгал босгохгүй нь л дээ. Энэ бас нэг соронж маш жижигхэн доор нь металл суулгасууч. Металл нь тодорхой хэмжээгээр тэрийг дарж байгаа ч гэсэн бас нэг гадны нөлөөнөөс л хөдлөөд идэг. Тэгээ ерөөдөө л ингээл энэ хуруугаараа зөөгөл бас дэндүү төмрөөр зөхөрч энэ дотроо нөгөө металл соронстой учраас гутганд наалдах ч юм уу тийм юм гадаг ерөнхий мод чулуу юм. Жижиг юм хэрэгтэй байна. Зэг тийм үү шүгчтэрээд штэ жижигхэн тэрнгээр ерөнхийдөө зөөгөөд л хийж болно.
Таны урын санд нийтдээ хэдэн ийм сэлбэр, ийм бичил сэлбэрүүд байгаа вэ? Тэгээ 18 гэдэг хаа. 18 ширхэг ерөнхийдөө бол байгаа. Тэгээ яг ширхэхээр тоодох юм байна. Тэгээ цогц бүтээлээрээс усах юм хэд байгаа л да бас ерөнхийдөө л. Цогц бүтээл гэж та яг юу хэлж байгааг тайлбарлаж өгөөч. Одоо энэ жижигхэн сэлбэрсүүд болохоор ерөнхийдөө би нөгөө Чингисийн нөгөө тулгар төрийн эхлэл гэдгийг ерөнхийдөө нэвтрүүлэг хийжсэн. Энэ болохоор нөгөө өвлийнхийг анх Сүхбаатар хинээс булааж авч байгаас нь хэлээд Сүхбаатар юу Чингис хаан дөрөв өмжилж 2006 оны хугацаанд тиймэрхүү цувралаар хийж гисэн бүтээл байгаа л да. Ийм олон бүтээл хараад одоо хэрвээ цуглуулдаг хүн бол шунал нүдлэх байх л та энийг авчмаарч юм санагдаад яг өөрийн чинь хувьд энэ бүгдийг бүтээсүний хувьд аль бүтээлдээ илүү их хайртай вэ? Альныг илүү их нандиндаг вэ? За мэдээж тэр бол хамгийн удаан хугацаанд хийгдсэн тэгээд хамгийн чадвар шаардсан юмнууд л ерөнхийдөө хайртай. Гэхдээ ерөнхийдөө хамгийн жижигхэн гэдэг энэ шатардаа ер нь харамсах их хайрлах хүмүүс зарах бол гэдгээр нөгөө айл гэдэг байхгүй. Хамгийн дээд нь ямар нэгэн санал болгож ийсэн. Үн чи яг хэлээгүй л зарах уу гэжсэн нүггүй гэсэн. Тэгээ одоо би хамгийн гол нь зарахгүй энийг бас нэг миний бодлоор би сая Эрдэнэтэд нэг очиж хад үссэн гарсалтаа нэг усын олимпиадаар тэгээ яхаа тэнд давгүй үнэлгээтэй явсан. Тэгээд аймагтаа бас яхаа энэ тэнд гаргаж ирсэн. Тэгээ одоо энийг би нэг чадвал нэг улстай гаргачихвал санаа байгаа. Ер нь ховор гон гарч байгааг л ер нь ам дамжин яригдчихсэн түүхүүд л яг бодиттой юм бол бас ховор л үү. Энд чинь нэг баян хийгээд байх юм бол нүдэнд гаж үүсэн л дээ бас. Баянгын ширтсэн учраас айгүй хэлэр солир болдог ч юм уу нүдний хараа нь бодохос нэг хаяа нэг бариад нэг хийдгээд тогтмол өрж болохгүй юм бол угаасаа. Залуу зохион бүтээгчтэй залуу зохион бүтээгч нэвтрүүлгийн хамт олон хүрэлцэн ирсэн байгаа Дорнод аймгийн Чойвол хотод ийм л уран гартай зохион бүтээгчтэй байна. Тэгэхээр манай оролцогч тань ямар байхыг та бүхэн тэмцээнээс уралдаанаас харцгаарай. Ийхүү залуу зохион бүтээгчид уралдаанд амжилтаа оролцохоор шинийг эрэлхийлэн цаг хугацаатай уралдан бүтээл санаагаа боловсруулсаар удахгүй шалгаруулалт эхэлнэ. Залуу зохион бүтээгч уралдааны 1-р шатны шалгаруулалтыг үзэгч та бүхэн маргаашнаас эхлэн өдөр бүр Монголын үндэсний олон нийтийн телевизээр хүлээн авч үзээрэй.